Сүхбаатар аймгийн Онгон сум Монгол улсын зүүн өмнөд хилийн энэ хэсэгт 90 жилийн түүхтэй нэгэн анги үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол Монгол улсын баатар Чойн Дугарживын нэрмжит Цэргийн Гавьяаны одонд хилийн цэргийн Тэг 184-р анги. Олонд онгоны отроод нэрээр алдаршсан тус анги үе үеийн хилчдийн алба хөдөлмөр хариуцлагаар өнөөгийн түүхэн бүтээжээ. Энд өглөө бүр жигсаал эхлэж манаа томилогдож хилжид үүрэгтэй гарна. Бидний өдөр тутмын амгалан амьдрал хилийн тайван байдлаас эхэлдэг. Харин тэр тайван амьдралын цаана эх орныхон хязгаарт цаг наргүй үүрэг гүйцэтгэж буй хилчдийн манаа сахилга сэтгэл зүтгэл бий. За манай анги нь 1936 онд Сүхбаатар аймгийн Наран сумын Наран булгийн дэнжиг эцэг нэртэй газар анх байгуулагдсан. Үүнээс хойш 1953 онд Батан богдож 1974 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Моготын дэнжиг нэртэй газар одоогийн байгаа байрал дээр байгуулагдсан ийм түүхтэй. За 2014 онд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Монгол улсын баатар эх оронч Чойн Дугарживын нэрмжит анги болсон. 2025 он чөлөөлөх танд оруулсан хувь нэмрийн үнэлж Цэргийн Гавьяаны Улаантагийн одонгоор шагнагдсан ийм түүхтэй анги маань одоо түүхт 90 жилийнхаа ойтой залгаж байна. За манай анги хамт олноос нийтдээ 10 генерал төрөн гарсан, мөн 11 эрдэмтэн доктор бас төрсөн, 3 хөдөлмөрийн баатар, 9 авиат ажилтан төрсөн, 50 гаруй одоо хурандаа цолтон төрсөн ийм одоо алдар түүхтэй ийм сайхан отряд анги хамт олон байгаа. 90 жилийн түүхтэй анги өнөөдөр зөвхөн өнгөрснөөрөө бахархах бус өнөөгийн аль паагчдын ажиллах амьдрах орчныг сайжруулахад анхаарч байна. Хилийн застав салбарын өдөр тутмын амьдралд дулаан байр, цэвэр ус, доктортой хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн чухал. Учир нь хил хамгаалах албаны чанар аль паагчдын орчин нөхцлөөс шууд хамаардаг. Сүүлийн жилүүдэд тус ангид газан халаалт, ус цэвэршүүлэх төхөөрөмж, цэргүүдийн байр, амрах орчин, хоол хүнсний үйлчилгээ зэрэг хэд хэдэн чиглэлээр шинжилэл хийгджээ. Тоон араа дээр ирлэнд систем шилжиж одоо бүрэн одоо камерын хяналтанд шилжигсүүлжээ энэ толбогдох. За мөн дорооны хил дороноор хамгаалалтад зохион байгуулах машин моциклэр байж байна. За дээр нь одоо бид газын халаалтанд манай хилийн застав салбарууд маань бүгэн одоо ангийн төвтэйгээ хийн төлшөнд толбогдсон. Дандаа одоо нүүрс төлдөг байсан болсон ийм одоо сэргийгдэх хүчинд бүх салбарууд маань сэргийгдэх хүчинд толбогдсон, газын халаалтанд толбогдсон. 5 застав нь одоо ус цэвэршүүлэх төхөөрөмж суйрлуулсан одоо ус цэвэршүүлэхтэй ажиллаж байна. Бас шинэ нэрийн ногоо хөгжил хөтөлбөрийн өрөөнд одоо бас сайхан байр орон сууцнуудаараа хангах шинээр одоо барих байгуулах засварлах ажлууд энэ тал дээр нийгмийн асуудал дээр болон бүхэл тал дээр нь одоо дэмжлэг үзүүлж ийм одоо твшилт техник орчин нөхцөлийг сайжруулах төр хил дээр одоо бүхэл нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Хилийн ангийн өдөр тутмын амьдрал зөвхөн манаа сургалт, жигсаалаар хэмжигдэхгүй. Цэрэг хүн үүргэн сайн гүйцэтгэхийн тулд зөв хооллож, эрүүл байх, доктортой орчинд аль паах шаардлагатай. Тиймээс тус ангид гал тогоо, эрүүл мэндийн төв, соёл мэдээлэл, архив хадгалалтын ажил гээд олон чиглэлээр эмэгтэй аль паагчид, ажилчид үүрэг гүйцэтгэж байна. Тэд ангийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах аль паагчдын орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал оролцоотой. Хилийн анги гэдэг зөвхөн эрчүүдийн алба биш. Энд эмэгтэйчүүд ч мөн мөр зэрэгцэн ажиллаж өөрсдийн хариуцсан чиглэл бүрээрээ ангийн нэг хэсэг болж явдаг юм а. Иймээс тус ангид эмэгтэйчүүдийн зөвлөл ажиллаж, эмэгтэй аль паагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хамт олонны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн болон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна. За цэргийн аль паагчдын хувьд маань бол цэргийн галзуу хундаа өдөр тутмынхаа 3 удаагийн үйлдвэр 4 удаагийн хооллолтоор зохион байгуулдаг. Мөн шинэлэг хугацаа цэргийн аль паагчдын болгодог хоолны хувьд бол 7 хоногт хоолны хуваараараа сонголттой хоол гэж ордог байгаа. Сая өдөр буюу амралтын нэм гарагт халуун тогооны хоолоор үйлчилдэг байгаа манай бол. Одоо хугацаа цэргийн албаар цэргийн албанд татагдсан ирэхээр л нөгөө л нэг иддэг нөгөө
хоол нэг том талхтай байдаг гэсэн ойлголт бол байхгүй болсон. Манай хиллэг мал хөрхий газар хэмжээнд ер нь бүгд тийм шинжилэлт шилжчихсэн байгаа. Кофе шопын маань хувьд бол өөрсдөө ажилчдаа хөнгөлөлтөө яг зах зээлийн үнээс хөнгөлөлтөө үнээр хөнгөн зууш кофе нарийн бов талаар үйлчлдэг тодлон маань одоо үйлчлүүдэд хэвшсэн байгаа. Яг өдөр болгон биш ч гэсэн хугацаа зэргийн албаа агчдад болж ирж үйлчлэх буюуд байдаг. За манай эрүүл мэндийн төв болохоор одоогоор 2 их эмч, 1 статистик эмч, 1 сувилагч, 1 эмийн занч, 2 сувилагчтай нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Хугацаа цэргийн албаагчд болон үндсэн бие бүрэлдэхүүн, за түүний ар гэр үр хүүхэд ахмад хэлчтэй эмнэлгийн хан шатны тусламж үйлчлэгийг манайх үзүүлдэг байгаа. 2022 онд одоо үндсэн бие бүрэлдэхүүн болон хугацаа цэргийн албаагчдынхаа за нэг алжаал тайлах, ядаргааг тайлах зорилгоор энэ өрөөг тогтуулсан. Тэгээд энэ өрөөг болохоор яг нэг байгалыг мэдрүүлэх гээд одоо хаан паз ингээ бүх юмгаа ингэж хийгээд байгалийн чимийг спикер дээр суулгачаад тэгээд тэрийг ингээ сонсгоод тэр массажны санал дээр суухад хүн бол нэг тайвширлыг авах тийм хэмжээний өрөөг бол тогтуулсан байгаа. За манай эмийн бус эмчилгээ болохоор зэсэн бомб, шилэн бомб, соронзон бомб гэдэг 3 төрлийн бомбаар хүмүүстэй үйл ажиллагаа үзүүлдэг. Ерөнхийдөө хүмүүс бол нэг 5-аас 7 хоног дараал нь явхад бол ерөнхий биеийн алжаал ядаргааг бол тайлждаг байна. За манай эмэгтэйчдийн зөвлөлт нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, хугацаа цэргийн албаагчид, ахмад хэлчид болон тэдгээрийн нийгмийн асуудлыг тэдгээрийн хөгжиж боловсрох асуудлууд дээр нь дэмжлэг болон ажилтдаг. Мөн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа явуулдаг олон нийтийн сайн дурын байгууллага байгаа. Сая бид нэр Сүхбаатар аймгийн хүрээний цэргийн хүрээний байгууллагын мөрдөс госын эмэгтэйчүүд үйл ажиллагааг Сүхбаатар аймгийн цэргийн хүрээний байгууллагууд дээр очиж зохион байгуулсан том аж зохион байгуулж байна. За дээрэс нь хүүхдийн баяр одоо шинээр татагдсан ирсэн хугацаа цэргийн албаагчид тэдгээр чиглэсэн ажлууд зэрэг ажлуудыг ер нь хийдэг. Манай хэлцэн эмэгтэйчүүдэд маань шинжилэн тасварлсан ийм өрөө гаргаж өгсөн. Энэ өрөөгийн харин бид нар дотоод нөөц болцоо өөрсдийнхөө одоо гар урлал хийх одоо сургалт явуулах зэргээр дотоод орлого бүрдүүлэн өөртөө дотоод төгсөлтийг нь хийгээд ингээ явж байна. Хилийн цэргийн техник 184 ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл маань ангийнхаа түүхт 90 жилийн ойг ухтаад за гадна цэцгийн мандал болон өрөө цэцлэгээ цэцгжүүлэх зорилготой эко орчин эрэг хандлага аяныг санаачлан зохион байгуулад явж байна. Энэхүү аяны маань гол зорилго нь болохоор байгууллагын өнгө төрхийг сайжруулах, алба багчдын эрэг хандлага одоо итгэв санаачлагыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Тэгээд бидний одоо зохион байгуулсан энэхүү аян маань хүн нэг бүрийн оролцоог хангаад ингэснээр ангийн маань түүхт 90 жилийн үн цэнийг илүү татдагна гэдэгт нь итгэлтэй байгаамаа. Манай сурвалжлах баг ангийн төвөөс сургаш Будрын застав хэмээх нэрээр алдарсан Хилийн цэргийн техник 148 дугаар салбарыг зорилоо. Энэ бол техник 184 дугаар ангийн харьяа Хилийн салбаруудын нэг. Энд хугацаат цэргийн албаагчид Хилийн манаанд гарч газар орны нөхцөлтэй танилцсан өдөр тутмын үргэн гүйцэтгэж байна. Тус салбарын орчин бол залуу цэргүүдийн хувьд цэргийн албаны сайхан эх орон жүжиглэлийг хамгийн боддоор мэдрэх газар. Хилийн баган дээр очиж манаанд гарч өөрийн нүдээр улсын хилэн харах үед эх орон гэдэг ойлголт илүү тодорхой болж бахархал төрдөг гэдгийг хэлжид байлдагчид ярьж байна. Ихэд бол маш найрсаг хүлээж авсан хатдаг суутай ухтаад ер нь гоё ухтаж авсан бидрийг ойлгоод ярилцаад зааж өглөх юма гоё ярилцаж зааж өглөөд байддаг офицер ахлагч нар нь Хилийн цэрэг дотоод хоёр байхад би Хилийн цэрэгийг сонгож ирсэн. Морь малаа унаад Хилээ манад үзье гэд сэтгэл маш өндөр байгаа. Багнаасаа ингээл энээс цаашаа хүний нутаг, энээс наашаа манай нутаг гэхээр бас гоё огшдгийм бил. Морьтой явдаг болохоор тэгэл байгалийнхаа үзмжийг хараад энэ их сэтгэл өндөр байдаг. Морьтойгоо ингээ үүрэг гүйцэтгээд явж байхад бол маш их ингээд омогшоод ингээ цаанаасаа ингээд дотор ингээ гоё болоод байдаг. Уудам талаа ингээд хараад алсыг хараад ингээ явж байхад ер нь айгаа гоё байдаг. Дурсгал газруудаас ингээ хараад ингээ явж байхад дотоос нэг омогшил төрдөг. Цэрэгт явна тэгээд явах төсөлтэй байсан. Тэгээд тэр тусмаа Хилийн цэрэгт ирэх бүр төсөлтэй байсан. Ирснээс хойш одоо тэгээд яг хувь хүн талаас бол хүмүүний төлөвчлийг айгүй их сурж байгаа. Наад зах нь цаг баримталд сурах. Ажил дууссаны дараагаар чөлөө цаг болохоор ингээд бид нар энэ өрөөндөө ингээд биллиард тоглоод тэгээд соёл амралтынхаа тасагт ном зам уншаад зурагт мөрөгт үзээд тэгээд тоглож моглоод айгүй
бидний айгүй нөгөө нэг юу хувийн тал дээр айгүй ажилласан. Тэгээд бид нар нөгөө 14 хоногт нэг удаа видео колл хийж ярьдаг, царай гараад. Тэгээд 28-нд зүгээр уцаар ярьдаг. Дорооны хичээл ороод одоо дорооны хичээл явагдал одоохондоо эндээ албагцуулалтанд дадлага хийгээд дорооно нисгэж бүр сайн сурж байгаа. Хүний очиж мочихгүй өндөрлөг газар тал мал дээр хараа тавихад ер нь тэрүүгээр тав талтай. Орчин сайрны их тод цай харна, фикслж татаж харна. Тэгээ нэгнтэй харьцаж чиртламөр найз нөхдөдтэй болоод үеийн андуудтайгаа тэгэл цастаагийнхаа хилийн мананд гараал явж байна. Одоогийн үеийн хүүхдэд одоо нөгөө жинзээ үеийнхэн гэж яригадаад байгаа шүү дээ. Жинзээ үеийнхэн болохоор нэлээд юмыг ухамсартай хүлээж авдаг, орчин үеийн сэтгэлгээтэй, юмд их санаачлахтай. Тийм болохоор дарга нараасаа тавьсан шаардлагыг ерөнхийд нь сайн хүлээж авдаг, их цэвэрч нэм бай. Албандаа дасан зохицох чадвар бол маш өндөр. Юмыг хүлээж авахтаа сайн, ойлгох суртантай. Ерөнхийдөө л жил ирэх тусам манай цэрэгт алба хай гэдээ ирж байгаа, сэтгэлээсээ ирж байгаа. Тэгээд зардлан дуудахаар ирж байгаа энэ албаа хаагчдын маань сэтгэл зүй бол маш өндөр түвшинд. Тэгээд яг орчин үеэ дагсан манай хилийн цэргийн техник технологич дагаа хөгжиж байгаа. Одоо орчин үеийн энэ дрон, нисгэж хүн нисэх хэрэгсэл, камер, одоо 360-ын хилийн камер мамиртай хугацаа цэргийн албаа хаагч харьцах тал дээр бол маш сайн дээшилсэн тийм хилийн мананд үр гүйцэтгэх илүү тухтай, илүү чадвартай хугацаа цэргийн албаа хаагчид бүрдэж байгааг залгаж байгаа. Харин манай хариуцсан хэсгээр энэ Сүхбаатар аймгийн Онгон, Баян Дэлгэр энэ наран сумын мал ихээр орж ирдэг. Хилийн хариуцсан хэсэгт хилийн торон саданд мал тулах болон хилийн хил орчмын дэглэмийн зөрчил ерөнхийдөө өвлийн цагт нэлээд гарах өндөр магадлалтай. Зуны цагт бол нутгийн ард иргэд малаа нутгийн өн рүүгээ татчихдаг болохоор их тийм цагийн байдал онцлог байхгүй. Ерөнхийдөө их тайван үсгийн газар байна. Хил хамгаалах ажил зөвхөн манай үжлэг шалгалтаар хязгаарлагдахгүй. Хилийн зурвас дагуух байгаль орчныг хамгаалах, хөр сургамлын нөхцөлийг сайжруулах нь урт хугацаанд хил орчмын амьдрах, ажиллах орчинд чухал нөлөөтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрб мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хилийн цэргийн тэг 184 дугаар анги хилийн зурваст ногоон зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Одоогоор 15 км үргэлжлэх зурваст мод тарьж, арчилгаа хамгаалтын ажлыг хийж байгаа бөгөөд цаашид энэ ажлыг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь нэг талаас байгаль хамгааллын ажил, нөгөө талаас хил орчмын газар нутгаан эзэнтэй, арчилгаатай байлгах бодит санаачлага юм а. Хил хамгаалах байгууллагаас ногоо хариум төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ 2022 оноос эхэлж явагдсан манай хил хамгаалах байгууллага дээр. За манай ангийн хувьд 22 онд анх туршилтын журмаар одоо 200 мод хашаад татсан. 23 онд 500 м газарт 2000 ширхэг мод, 2 төрлийн мод харж эхэлж зовшиж үзсэн бас ургац сайтай гайгүй ургасан учраас үргэлжлүүлээд одоо 4 төрлийн мод 60 м-ийн өргөнтэй 6 км-ийн урттай ийм газартаа бургас уйлаас голч бор гэсэн моднууд тарьсан. За энэ маань одоо эргээд нэг 80 гаруй мянган ширхэг мод тарьснаас нэг 70 мянган мод нь бол ургасаа. Тэгээ одоо ингээд харж байхад бол бас 3-4 жил болоход бол одоо эргээ бие дагаа цаах ургацсан. За 2024 онд мөн одоо 46 мянган ширхэг мод тариалсан. Эргээд одоо 4 км газар хашаад татаад ургуулсан. Бас энэ дээр бол нийтдээ нэг ойн газар болон манай 267 дугаар анги бас мод тариалтай ажлыг хамтар зохион байгуулж явуулдаг. Энийн хүрээнд бас модны ургас маань 80% байна гэдэг дүгнэлтийг өнгөрсөн жил гаргасан байна. Тэгээ 2025 онд 44 мянган ширхэг мод тариалсан мөн гашаалаад тариалаад мөн гүний худаг 380 гэд материал үүсдэг одоо цахилгаан үүсгэртэй гүний худаг бас тэжээлийн зохион байгуулалт ингээ явлаа. За 2025 онд одоо бас тарьсан мод маань бас гайгүй ургасаа. За 2026 онд нийтдээ одоо 200 мянган ширхэг арандам очир 22 мянган ширхэг суулгацыг суулгаад энэ жил одоо услаагаа хийгээд сая дууслаа. Нийтдээ манай 400-аад мянган ширхэг мод одоо тарьж ургуулсан байна. За манайх энэ ойн газраас хүмүүс ирж зөвлөгөө өгч явж байна. Манай 200 хилийн цэргийн тэг 267 дугаар анги бас энэ яг ойн чиглэлээр бас одоо 133 дугаар ангиж тусдаа яг одоо шинээр байгуулагдсан анги байж байгаа. Энэ анги маань одоо яг одоо
ойжуулалттай ажлыг бүрэн хариуцсан явж байгаа 133 дугаар анги. Ер нь цааш нэгээд үргэлжлээ яваад байна. Жил болго ингээд одоо улсын хил байж байгаа хилээсээ одоо 2-300 м-д ингээд ойн зурвас баягаар явж одоо энэ цөлжилтөөс хамгаалах энэ асуудал маань нийтдээ одоо үргэлжлүүлээд одоо Эрдэнэ цагаан нэр хотод улаан уулын хотод хүрт ингээд ойн зурвас маань ингээд явах юм байна. Хилийн заставд алба амьдрал хоёр хамт үргэлжилдэг. Түүний нэг тод жишээ нь Хилийн цэргийн Тэгнэг 148 дугаар салбарын захирагч Ахмад Эрдэнэтийн гэр бүл юм. Тэрбээр эхнэр хоёр хүүхдийн хамт энэхүү заставд үр гүйцэтгэж байна. Түүний эхнэр энэхүү салбарын орлогч сэтгэл зүйн хангалтын офицероор ажилладаг. Гэр бүлээрээ хамт байх боломж нь алба хаагчдын доктортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Харин хил дээр өсөж буй хүүхдүүд аав ээжийнхээ ажилд цэргүүдийн өдөр тутмын алба заставын дэг журмыг харж өсдөг. Энэ орчин тэдэнд их орон үүрэг хариуцлагын тухай ойлголтыг багаас нь төлөвшүүлдэг гэдгийг тэд хэлж байна. Тэр чинь болохоор 2016 онд 1-р курсээ төгсөөд танилцаад тэгэл 16 оноос хойш одоо ингээл нэг гэрт ингээд амьдраад явчихсан да. Бид хоёрын хувьд бол бид хоёр бол ингээд хоёулаа цэргийн сургуулийн сонсогч байсан, одоо онцлог байсан. Тэгээд их сургуулаа төгссөн, офицер цолоо авсан. Мэдээж нэг цэргийн хүний ёсоор тушаалаа авсан. Би Улаанбаатар хотод үлдсэн. Тэгээ манай нөхөр болохоор Сэлэнгийн 243 дугаар анги руу томилогдоод явсан. За тэгээ дөнгөж гэр бүл болж явах энэ үед ингээд хоёр талд ингээд ажиллахад маш хүндрэлтэй зүйл байсан. Би давхар байсан. Тэгэхэд хяналтандаа орох гээд явхад хүртэл ингээд нөхөр маань байхгүй ч юм. Ийм жижиг сажиг хүндрэлтэй зүйл аяг их тулгардаг байсан. Тэгээд за одоо ер нь болий яг нэг доороо төвлөрж амьдрий. Хоёулаа цэргийн амьдралыг сонгосон. Хоёр өөр байгууллагатаа ингээд салаад амьдрал маань ингээд нэгдэхгүй байна гэд. Тэгээ би шүүгэн шийдвэрээсээ шилжээд одоо 2024 оны 1 сарын 1-ээс ингээ хил хамгаалах байгууллагад орж ажилласан. Тэгээд тэр хүсэлтийг минь хүлээж авч бас шийдвэрлэж бидний амьдралыг бас ингэж нэг доор ингэж нэгтгэж өгсөн ангийн удирдлагатаа бас их баярлаж байна. Ингээ заставд цэргийн газар ингээ жоохноос өсчгөр одоо манай охин 1-2 сартай гэхэд одоо ингээ хөл гараа бас нэг ёслоод тэгээд ингээд командлж байгаа юм шиг ингээд орилоод ингээд юм командлаад ингээд номхон зөксөөд бас яа жоох нэг тийм цэргийн талын юмнуудыг ойлголт авчдаг. Манай охин бол одоо 6 настай цэргийн цол молыг бүгдийг мэддэг болсон шүү дээ. Ер нь бол цэргээс ахгуулаад дэслэгч ахмад хурандаа ийм тиймгээ бүгдийг нь одоо мэддэг жишээ нь. Бүр одоо станцны мань хариу. Станц одоо ингээд станцаар ярьж байхад хүртэл ингээд станцны хариу дуудлага та 32 сонслоо гэж гээл. Одоо дэх жишээний их оронч үзэл төлөвшдөг байх гэж боддог. Хил гэж юу, хэлийн цэрэг гэж юу, цэрэг гэж юу гэдгийг айгу багасаа ойлголттой болдог. Тэгэхээр илүү их оронч үзлийг бас багасаа сурж төлөвшдөг байх гэж боддог. Тий, тэгээд ер нь манай хэлчдийн энэ заставдаар ингээд ажиллаж байгаа хэлчдийн хүүхдүүд эргүүлээд нэг удам залгаад байдсан шүү дээ. Ер нь бол хэлийн цэрэгийн одоо ингээд ер нь 100-ны бараг 60-аас 70% ингээ асуух юм дандаа удам жалгасан. Аав нь хэлчин байсан, өвөө нь хэлчин байсан. Ерөөсөө дандаа тийм хүмүүс байдаг. Тэгээд одоо ирээдүйн бас одоо бид хоёрыг бас хоёр охин маань залгуулахыг бол бас өгөөсөхгүй болж байгаа байхгүй. Одоо төв газрыг бодоход бид нэр одоо төвжрээ ажил гэр хооронд цаг зарцуулах цаг одоо харцангуй бага учраас тэр цагаа ингээд илүү гэр бүлтэй зориулдаг. Тэрнийг илүү давуу тал гэж боддог. Хил хамгаалах байгууллагаас бол хэлчдийнхаа нар гэрийн асуудал дээр бол бас анхаарч ажилладаг. Гэр бүлийн хүмүүсийг ингэж салгаж одоо томилохгүй одоо яг цогт нь ингэж томилгоогоо хийдэг учраас одоо ингэ бид хоёр өндөр насныхаа тэтгэврт гарan гартлал одоо ингэ ажиллаа хийх боломжийг бүрдүүлж өгдөг байгууллага. Хамгийн гол одоо зорилго гэх юм бол хоёр хүүхдээ одоо улс эх орондоо бас ихийг хийж бүтээсэн зөв хүмүүжлтэй юм сайн иргэн бодлого төвшүүлэх хамгийн том зорилго маань орж байна. Ажилласан газар ямар ч байсан нэр хүндтэй. Тэгээд ажлаа одоо чин сэтгэлээсээ ингээд хийгээд ингээл явах нь одоо зорилго гэж л одоо харж байна да. 90 жилийн түүхтэй онгоны отроод өнөөдөр улсын хил хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ алба хаагчдын орчин нөхцөлийг сайжруулж, орчин үеийн техник хэрэгслийг ашиглан хил орчмын байгаль хамгааллын ажлыг хэрэгжүүлж байна. Энд алба хааж буй залуус хилийн манаагаар дамжуулан их орон, газар нутаг, хариуцлагын үн цэнийг өөрийн биеэр мэдэрч байна.
Харин заставд ажиллаж амьдарч буй гэр бүлүүд энэ албыг амьдралынхаа нэг хэсэг болгон үргэлжлүүлж байна. Хил тайван байх нь өөрөө том үнцэн. Тэр тайван байдлын төлөө Хилийн цэргийн Тэг 184-р ангийн бие бүрэлдэхүүн гэр бүл хамт олон өдөр бүр үүргэн нэг төртөө гүйцэтгэж байна.